Сайн байцгаана уу? Future Japan төвийн ээлжид подкаст эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд Японд дах ажил дээр тулгарсан асуудлуудаа хэрхэн даван туулдаг вэ? За тэгээ өөрсдийнхөө бас тулгарч исэн асуудал ахын бол тэр талаараа хүрэхээр шийдлээ. Ажил дээр угаасаа Япон одоо Монгол гэлтгүү гадаад гэлтгүүдээ ажил дээр асуудал үүсдэг. Тэгээд бидний хувьд болохоор нөө гадаад хүмүүс гэсэн утгаараа бас жоохон хүндрэлт бэрхшээлтэй талууд энгийн үеэс онцлог одоо нөхцөл гэх юм гардаг учраас тэр талаар яриа гэж одоод хамгийн чухал нь одоо хэл сайн байх юм бол ерөөхдөө гайгүй байдаг. Жоохон хэл муу байх юм бол нэг жоохон нэг юм юу гэмдээ дорд үз гэхэд цаашаа нэг тиймэрхүү байдлаар хандах гэдэг асуудал байдаг тийм үү. Хоёлаа нөгөө юун дээр хэлээ нэг ярьжсэн ш тэ Япончууд гадаад хүн дуртай юу гэдэг сэдв дээр ажил дээр одоо жишээлбэл ингээд мэдээж бид нэр ингээ утас аваад одоо бидний яриа дуудлага арай хондоо агааш тэ тэнгуү шууд ингээд Япон үнтэй ярих гэдэг юм уу тэ тиймэрхүү бас асуудлууд хэлний бэрхшээлээс болоод гардаг бас байгаа. Тэр гэг үнтгэн санаанд орчлоо. Тийм тэгэл дээрэс нь ингээл юм ярьж байгаа. Саяхан надад яг тохиолдсон ажлынхаа нэг хүнтэй уцаараа ярьжсэн чинь надад ингээ баах юм тайлбарлаж жоохон нэг юм байсан. Тэгээ тайлбарлаж байгаа ярьжсэн чинь миний хэлж байгааг ойлгож гин үү гэд. Тэгсэн тэгэхээр нөө нэг би болохоор ингээд ойлгохгүй байгаа нь үгийг нь ойлгохгүй байгаа биш тэр нөгөө хэлж байгаа цаад агуулгыг ингээд ойлгохгүй юуны талаар ярьж байгаа юм бол гэд ингээд дахин лавлаад ч юм уу тэгсэн чинь нөгөө нэг хэлийг юм ойлгохгүй байгаа мөн гэсэн байдалтай нэг тиймэрхүү юм байсан. Тэгэхээр хэлтэй холбоотой яг. Ер нь бол томоор хуваагаад хоёрлын байгаа да тий. Нэг нь болохоор за хэлний бэрхшээлээ нөгөөт нь болохоор хувь хүний одоо зан характер ч гэдэг юм уу тий. Тийм энэ хоёр л ерөнхийдөө хамгийн том одоо асуудлыг үүсгдэг гол шалтгаан байж байгаа тий. За хоёулаа эхлээд хэлнийхаа талаар ярив. Эхлээд хамгийн анх за ажил гэхээр одоо бас хоёр том хуваагдаж байгаа л да тий. Цагийн ажил болон үнэтэй ажилтан гэх тий. За цагийн ажилтны хувьд бол ерөнхийдөө угаасаа л оюутан юм чинь нэг бол одоо Японд ирээд удаагүй ч юм уу тий. Тиймэрхүү байвал угаасаа хэлний бэрхшээл гарах нь ойлгомжтой байгаа. Тэрийг миний хувьд бол тухайн тэр ажиллаж байгаа газрын ч гэсэндээ жоохон бас одоо яг Япон үнтэйгээ адилхан тэгэж харьцах биш те. Арай нэг жоохон одоо жишээлбэл Японч нөө маш олон тийм илэрхийлдэг хэл одоо үгнүүд байгаа штэ те. Тэрийг арай амархнаар нь хэлж өгдөг ч юм уу те. Гэх зэрэгээр бас тэр ажиллаж байгаа талынхын зүгээс ч гэсэндээ бас жоохон тэгэж гадаад хүнтэй бас харьцаж сурах хэрэгтэй болоо гэж бодоод байдیں۔ Тийм угаасаа гадаад гэдэг мэдчил ажилтаа авсан юм чинь тийм тэгээд ажилтаа сайн өөрийнхөө одоо хийх ёстой тий ажилтаа сайн тэгээ хэл сайтай авах юм бол одоо тэгж ажил дээр хэцүү асуудал нэг үүсээд байхгүй одоо тэгж одоо дарамтлуулаад ч юм уу тий тэгээд авах юм бол ерөөсөө одоо айх хэрэггүй гэхэд цаашаа яг зөв тийм өөрийгөө хамгаална тийм яагаад одоо надтай ингэж харьцаж байгаа юм тий тэгээ зоригтой бас хэлэх хэрэгтэй өөр хэлтэй холбоотой. За цагийн ажил дээр за нэг арай нэг бас цагийн ажил дээр за хэлээ хэрэг мэдгүй ах юм бол бас арай нэг жоохон наанта цаанта гэх юм уу те ерөнхийдөө Япон нийгэм аягүй тэгдэж ш оюутанд аягүй тийм ясааши аягүй тийм илдэг бас хөнгөн ханддаг юм шиг санагдаад байхгүй юу. Ингээд оюутан гэхээр за одоо жишээлбэл за чи оюутан юм чинь баг гаргаач гэдэг юм уу те одоо нэг мөнгө дөөрөөр гаргахад те тийм нэг бол за оюутан юм чинь оюутан байхдаа харин эсрэгээр амар сайн алдаад авч гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар оюутнууд бол байхдаа бол арай гайгүй бас алдаа гаргасан ч гэсэн те тэрийг нь бас өршөөгдөх арай боломжтой гэх юм уу. Тэгэхгүй яг үнцэн ажилтан болсон бол бас нэлээд ер нь хатуу хариуцлага бас үүрхгүй л угаасаа болохгүй болоод ирдэг те. Яг үнэ нэрээ тэгдэм юм шүү. Үнцэн ажилтан болохоор өмнө нь бас бид хоёр ярьжсэн нөгөө яг ижилхэн Японтэйг ижилхэн цалин авч тэгж байгаа учраас яг ижилхэн нөгөө үрдэнг хүлээдэг тийм ээ. Одоо гадаад гэж жоохон ингээд юу яадаг. Одоо тэгтээ компаниас арай тэмдээ одоо тийм зөөлөн компанийн юм бол арай юу яаж үзэж магадгүй. Тэгтээ ерөнхийдөө л бол эзлэхийн цалин авч эзлэхэн одоо юу яаж байгаа учраас гэд тэгж одоо нэг арай нэг зөөлхнөр тэгж хардаг гэсэн юм арга байх. Тэгээ үнцэн ажил нь болсны дараа яг хэлний бэрхшээлээс болоод за ямар нэгэн тийм яг
суртлаа бол хэдий сайн хэлтэй хүн гэсэн суртлаа надад бол амар хэцүү байсан. Одоо юу гэдэг тэр хэл гэхээр одоо жишээл мэйл бичих хэл гэдэг чинь бас ондоо үгнүүд хэрэгжилж байгаа. Одоо ямар нэгэн газар руу албан захиа бичгээд бас ондоо үг хэллэг хэрэглэгдэн те. Уцаар ярихад бас шал ондоо одоо үг хэллэг байгаа ч гэдэм үү те. За одоо хурлын протокол нэг ондоо, хурал дээр юм хэлэхэд бас нэг ондоо бас үг хэлнэ ч гэдэм үү. Ерөнхийдөө хэдий сайн хэлтэй байсан ч гэсэн тухайн яг юундээ яг Япончуудтай яг адилхан. Ер нь Япончууд өөрсдөө ч тэрийгээ сайн мэддэггүй шүү дээ. Дөнгөж шинээр орсон ажилтнууд нь. Тэгээ тэрийг нь бүр ингээд дадлагаар зааж өгдөг байгаа тий. 7-оос 1 10 хоногийн ч юм уу ингээд дадлага явуулаад одоо бүр ингээд нэрийн утсаа яаж солилцох уу, мэйлэнд яаж хариу бичих үү гэх зэрэг юмнуудыг бүр шинэ одоо орсон ажилчид зааж өгд юм лээ. Тэгэхээр яг анхандаа бол яг угаасаа хэлний бэрхшээл гарах нь бол угаасаа ойлгомжтой зүйл гэх юм бо. Тэр угаасаа Япончуудаас тулгардаг асуудал. Мэйл утасаар ярих хэл гээд байнгут бас нөгөө энгийн үедээ ажилчидтайгаа бас ямар үг ашиглаж ярих уу те. Тэгээл одоо гаднаас ирж байгаа зочинтой ямар үгээр ярих уу гэд бүх юм тиймэрхүү юмнууд байдаг болохоор байдаг те. Тийм учраас ерөөсөө нөгөө нэг би хэлмүү байх би гэж угаасаа санаа зовох хэрэг байхгүй. Угаасаа л муу байна. Угаасаа л хэлний асуудал гарч ирнэ. Тийм учраас санаа зовох гадаад хүнд ч биш. Японд ч гэсэн Япончууд өөрсдөө ч гэсэндээ тулгардаг учраас ерөөсөө тийм яг тэрэн дээр бол ерөөсөө санаа зовох шаардлага байхгүй. Миний хувьд яг хамгийн юу нь гэх юм бол хэцүү зүйл нь гэх юм бол тухайн одоо нийгэм буюу одоо тэр тий хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ хэр тохирох нь гэдэг тэр нэг зан араншин л хамгийн хэцүү гэх юм уу. Уур амьсгал тий компани уур амьсгал хамаарад тий яг өнөө тэр компанид тэр өөрийнх нь зангааштай юунд тохирох нөө нийцэж чадчихна уу гэдг нь айгуу чухал. Ер нь юу чиний хувьд ямар байдаг вэ? Миний хувьд болохоор одоо ажил хэцүү байх одоо яг хийдэг ажлын агуулга аль эсвэл нөгөө эргэн тойрны хүмүүстэйгээ аль нь хэцүү вэ чамд? Мэдээж хүмүүстэй штэ. Ажлын хэцүүг бол яаж хийж байгаа л угаасаа даваа гарна. Тэгэхгүй ингээ яг хүмүүстэй тийм одоо тийм сайхан харилцаатай байж чадахгүй бол тэр нь бүр ингээд бүр амар ядардаг. Зөвхөн ажил дээрээ биш гэртээ хурж ирсний дараа ч гэсэн яг өдөр бодогдоод хийдэг тий. Тийм учраас эцний хүнд ажил хийж одоо би ядарч одоо нойргүй байх ч юм уу тийх бол ерөөсөө асуудал биш харин нөгөө хүмүүс хоорондын харилцаа. Яг зөв. Хамгийн их хэцүү байдаг. Тэгэл тэрийг тэр болохоор одоо тэрийг тэгэл өөрийнхөө гэхдээ өөрөөс бас нэлээ ямар байдлаар хүлээж авах уу гэдгээс маш их болдог тий. Яг зөв. Тэгэхээр тэр талыг одоо зөвхөн Япон гэхгүй нөгөө нэг хүний хөгжилтэй тэр талаасаа бас жоохон суралцаж одоо хин нэг нь одоо биднэрт ингээд айгу онцгүйгээр харьцдаг хүн байх юм бол тэр хүн хаа нэгэн газар одоо жишээлбэл гэр бүлдээ юм хайраар дутагдсан жах юм юу лөө те тиймэрхүү байдаг учраас хүн дуура гаргадаг ч юм уу те тийм байдаг болохоор юмыг жоохон тэгж нөгөө томоор хараад те за энэ хүн хөрхий эсвэл нэг юм дарга загнуулсаар агаад өөрөөхөө тэр нөгөө стрессээ юунд гаргадаг ч юм уу даотлынхаа ажилтанд гаргадаг ч юм уу тиймэрхүү юм байдаг учраас ганцхан намайг ингээд энэ ганцхан надад дурггүй гэсэн тиймэрхүү байдалтай биш энэ асуудлыг томоор харж сурах юм бол тий яг зөв байдлаар ер нь бол юуны одоо бүх одоо зовлон гэх юм уу шаналл энтрийн бараг 90% нь хүн хоорондын харилцаа гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тэр амар том учраас хэрвээ дээрэс нь бас миний бас нэг ойр эдэн жил ойлгож авсан юм маань ингээд эргэн тойрондоо ер нь ганц ажиллаж гэлтэхгүй эргэн тойрондоо дайсан өөрөө ингэж дайсантай болохгүй байх бас айгүй юу юм бэлээ. Чухал юм бэлээ. Тэгэхгүй ингээд одоо юу гэх энэ хүнд дургуурч гэдэг юм уу энэ хүн амар зөвүүн гэл тэгж ааш тий тэр нь яг эцсийн бүлэгтээ бид нар өөрсдөө л одоо юу гэдэг өөрсдөндөө дайсан одоо үүсгээд тэгэл тэр хүндээ одоо дургуурч гэдэг юм уу тий тэр хүнийхэн талаар ингээ муу юм ингээ бодоо яваад бас байдаг талууд байгаа. Тийм учраас анханасаа ингээл амар гоё одоо тий найрсаг өөрсдөө тийм амар гоё харилцаа үүсгэж чадах юм бол нөгөө хүн чинь ч гэсэн бүр ингээ улаан цайм одоо юу гэх юм те ингээд бас муухай харцаад авахгүй шүү дээ те. Тэгэхээр өөрсөндөө аль болох тэр дайсан одоо аль болох баг дайсантай байх хэрэгтэй гэх юм уу.
Тэгээ ер нь ингээд асуудал ингээд гарлаа гэхэд ихэнх хувь нь бас өөрөөс их болоод байт юм. Өөрөөс болд гэдэг нь өөрөө нэг шууд тий буруу юм хийх гэдэг утгаараа биш. Өөрийн одоо ямархуу байдлаар хүлээж авч ийн аль эсвэл тий одоо энэ хүн надад одоо ингээл айгу муу хандаад байна гэх юм бол өөрийн мэдлэхүү бид нар одоо тэр хүн рүү ингээд тэр хүнтэй харьцахтаа бид нар жоохон эвгүй одоо дотроо боддог юм нь тэр хүнд ингээ мэдрэгдсэн байх ч юм уу тийм болохоор өөрийнхөө юуг одоо нэг өөлөх хөдлөл ч юм уу тиймэрхүү мэг бас нэг эргэж харах бас зүгээр юм шиг санагддаг. Яг зөв. Ер нь бол юу штэ одоо алдааг гадны одоо тэр хүнээс хайхаас илүү өөрөө дээрээ ингээд алдаагаа ингээд олоод би энэ дээр ингэсэн болохоор тэр хүн надад одоо ингэж муухай зан гаргасан байж тээ гэдэг юм уу тэгээд өөрийнхөө дотор одоо тэр тайлал гэх юм уу тэрийгээ ингээд олчих юм бол эсрэгээрээ амар тэгхгүй хүнээс ингээд гаднаас буруу хагаал явах юм бол тэр бол хизээч олдно гэж бол байхгүй тийм яг зөв тэр хүнтэй асуудал цэгцэрлээ гэхэд дараагийн нэг хүнтэй дахиад асуудал гараад яг зөв тэгэхээр ерөөсөө л өөрийнхөө дотор тэр асуудлыг ерөөсөө шийдчих хэрэгтэй ямар нэгэн гаднаас тэгэж одоо бурууг заавал тэгэж хайгаад тэгээд авахгүйгээр. Тэгэл нөгөө хүний оронд бас өөрийгөө тавьж үзэлтэй. Бид нэг жишээлбэл Монголд бид нэг Монгол компанид ажилладаг байсан чинь нэг хэл мэдэхгүй гадаад ирэл яах гээд байгааг нь мэддэхгүй ингээл одоо сайн алхтай ажил хийж өгөхгүй тэгээд ах юм бол бас хэцүү л байх ах гэж тэр хүний орондоос өөрийгөө тавьж үздэг ч юм уу. Яг зөв. Тэгэхээр ер нь тийм ихэнх юунууд л тэгэл 90 тойрныхонтойгоо айгүй гоё тийм бас гэхдээ бас хитрхи бас юу агаад хэрэггүй. Миний хувийн зүгээс ойрын хэдэн жил гэжтэй 1-2 жил баримталж байгаа юм бол бас хитрхийг талцсаад хэрэггүй гэх юм уу. Тэгэж их ингээд өөрөөсөө одоо яг байгаагаасаа илүү тэгэж nice байх гад тэр чинь бас л ингээ өөрөө бас ингээд одоо хэцүү одоо юу хичээл гаргаж байгаа хичээл. Тэгээ байнга ингээд бас яг тэр чигээрээ байна гэхэд бас айгүй хэцүү. Заримдаа ингээд ядарсан байна нэг бол заримдаа үнэхээр ингээд энергигүй болцсон байна тийм үедээ ингээд нөгөө л нэг одоо амар тийм nice байх гал тэгээд эсрэгээрээ nice байж чадахгүй байх юм бол 90 тойрныхон чинь гайхаа хүч чи яацын ийм биш үсттэй уулна гэд тийм асуудал гарч ирэх учраас бас тэгэж бас их одоо сайн хүн болох гэж юм уу тэгэж бас хичээгээд бас тэгэж өөрийгөө зовоох шаардлага байхгүй байгаа Ер нь бол ингээл бүх юмыг ингээд айгүй easy байгаагаараа ингээд хитрхи их янз бүр юм өөр дөр ингэж дарамт болохгүйгээр одоо ийм царай гаргая ингээд гэх юм уу одоо ийм илүүдтэй юмнуудыг ерөөсөө өөрөөсөө аваад хийчих юм бол угаасаа бүх юм айгу энгийн байх тасмал бол яг сандрал эднэртэй сандралаас хүнд хэрэггүй л юм хин нэг нь одоо угаасаа тэгтээ гадаад компанид ингээд эхлээд ажиллахад мэдээж хэцүү байна тэгэхээр аль болох сандрахгүй одоо юмыг ингээд хамгийн байж болох муугаар нь ингээд төсөөлж бодонгуудаа за тийм юм болчаагүй байгаа юм чинь одоо энэ яавал гэж юм уу өсрэл одоо яавал гэжтэй гэсэн байдлаар ингээд төсөөлж бодоо сандрахгүй тэгээд санаа зовхгүй хүнээс айж ичихгүй тэгээд одоо одоо хитрхи их тал засахгүй юм хитээдсэн юмнууд ерөөсөө хийхгүй бүх юм ингээд өөрийнхөөрөө баланслаад тиймэрхүү байх юм бол юм айгу энгийн яг зөв. Тийм нэг хитэрсэн юм ороод ирэхлээрэл тэр чинь угаасаа хизээ нэгэн цагт одоо нэг мод шатад дуустахтай адилхан хизээ нэгэн цагт яг чиний яг бидний яг өөрсдийн нэг юу гараал ирнэ л дээ тэгэнгүүт эсрэгээрээ тэр нэг гапа үзүүлжсэнээс анханасаа ингээ яг өөрийнхөө байгаагаараа нөгөө хүмүүстэй ингээд nice ингээд харилцаатай байх юм бол аль талдаа бас юу болчин амар болчин би нэг сая хит ингээд нөгөөтөндө талцсан гэсэн чинь нэг тийм бодлоо л да одоо жишээлбэл маа нэг таньдаг нэг ах Японд ингээд ажиллаад тэгээд ингээд юуны барилга дээр ингээд ажиллаж исэн байхгүй тэгээд тэгсэн чинь ингээд амар сайн ажиллаж одоо юу гэх нэг тэр захиралтаа ингээд таалагдах гад гэх юм уу бүр ингээд бүр ингээд өөрийнхөө бараг ингээд бүр бараг хүний бараг тэр өмнөөс бараг гүйж очиж тэр юм ажлыг нь хийгээл бараг бүр амар тэгэж бүр ингээд амарч амрахчгүй амрах цагаараа хүртэл ажиллаж ажиллаад тэгэл захиралтай аягүй сайн харагдаж одоо цалингаа өсөхгүй ч юм уу тэгэж харагдах гал тэгэл ажиллаж байгаа л хамгийн сүүлд нь цалингаа авах тэр нэг богино хугацааны тийм ажил байсан байхгүй юу 3 сараа ажиллах
Тэгэл ажиллаж байгаа л цалингаа авах гал тэгсэн чинь яг нөгөө бус хүмүүстэй яг адилхан цалин өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгээ надаа ирээ хэлжээс байхгүй юу. Ер нь ер нь айгу хэрэггүй байд юм байна. Ерөөсөө яг өөрийнхөө хүн үе нь өөрийгөө л батсан дээр юм байна. Тэгэхгүй бол бид нэр ингээд те одоо илүү ажиллаж ийн гэгээд хизээч тэгэж одоо илүү цалин бол өгдөггүй юм байна гэд ярьж ирсэн. Тэр яг санаанд орж ийн л доо. Үнэхээр л яг тийм шүү те. Гэтэ яг мэдээж үнэхээр хичээгээд те сайн ажилласан бол мэдээж шагнал урамшуул бол байхын хувьд бол байдаг тохиолдол байгаа. Гэхдээ одоо юу гэх юм хий гэж хэлээгүй л бол тэрийг бол тэгэж өөрөө тэгэж амар өөрийгөө хүчилж бол хийгээд ах шаардлага байхгүй. Би бас нэг санаанд орчлоо. Нэг манай энэ гэхдээ арай өөрч жишээ юм уу? Бид нар чинь ингээд нөгөө нэг дарагт бэлэг өгөх гээд ч юм уу? Тиймэрхүү Монгол нэг жоохон байгаад байдаг. Тийм Японд ерөөсөө хэрэггүй байдаг те. Яг зөв. Эсрэгээрээ бараг авах юм бол бараг японочууд гайхдаг те. Яагаад надад ийм бэлэг өгч байгаа юм? Жоохон ингээд сонирн бол нөх юм бол бүгдэнд нь л өгөх юм уу те. Тэгэхээр бас тэгэж бас анханасаа те одоо яг ажилд ороод удаагүй ч юм уу нэг бол цагийн ажил энэ төр хийгээд удаагүй хүмүүс ахын бол анханасаа битгий тэгэж өөртөө байхгүй байгаа өөрөөсөө өөр хүнийг битгий яагаарэ одоо хиймлэр зохиож бүтээгээрээ тэгэж нэг амар бас тэгэж юу гэх юм сайн хүн нэг найзын имэн дандаа хэлдэг байсан юм байна л да. Бүр багаас нэглээд чи сайн хүн болох гэж битгий жүжиглэх гэж хэлдэг байсан. Тэгээ одоо хахад тэр бүр амар өнөө амар үгүй тий сайн хүн амар агаад тий чи зүгээр л өөрийн хороол чи зүгээр битгий ингэж сайн хүн болох гэж жүжиглээдээ битгий ингэж илүү юм хийгээдээгээд айгуу тэгэж багаас нь тэгэж хүмүүжүүлжсэн гэсэн. Тэгээ одоо тэр үг тэгэл надад бас хаяа амар орж ирдэг байхгүй юу. Имэнэрээ яг тэгэж яг иймэрхүү те дараа нь ямар асуудал гарна гэдгийг мэддэг байсан учраас багаас нь тэгэж тэр найз тэлдэг байсан юм байна да гэд яг толгоонд амар орж ирсэн. Тэгэхээр тэгээд хоёулаа нэг яриагээд сэдвтэ оруулсан байгаа. Ямар хүн Японд одоо Японы нийгэмд одоо тохирох вэ гэсэн те. Энэтэй бас энэ сая ажил бас жоохон юу аана л та те уйлдаж ирж байгаа те. Ер нь ажлын байран дээр би нэрээ сайн нэг амар юу харсан шүү дээ. Сайн нэг ивэнтэ бэлдэх гээд тэгээд Японд ер нь ажилд ороход одоо хэр хэцүү байдаг вэ? Гадаад хүмүүсийг хэр авдаг вэ энэ төр гээд тийм статистик үзээд байсан байхгүй юу? Тэгсэн чинь Япон компаниуд Япон одоо гадаад хүнийг авахдаа тухайн одоо эзэмсэн мэрэгжил хил одоо интерес нь илүүтэйгээр юг хардаг гэж бодож байна. Боловсруулаас илүү. Юу юм бол Япон хүн шиг байх гэсэн гээд одоо амар агаад. Амар. Тэгээ би бүр тэрийг харчаад тэгэхээр чи одоо ямар хэрэг байгаа юм бэ те. Тэгвэл тэгээ баг Япон хүний авснаас ямар ч уулын ялгаагүй болчих ш те. Уул нь ингээд арай одоо өөр салхи оруулж ирээд те. Япон хүмүүстэй ч гэсэндээ одоо юу гэх нэг тийм юу болохоор одоо шинэ одоо юу гэх юм те салхи оруулахаар те. Тэгэж яахгүйгээр ихэнх Япон компаниуд тэгэж хариулсан байлээ. Гадаад хүний юуг нь харж авдаг гэсэн чинь одоо хэр Японтай адилхан бэ? Хэр Япон нийгэмд дасаж зохицох чадвартай вэ гэдгийг нь харж авдаг. Тэр бүр яг шүү. Гэхдээ яг Японцод яг нэг ер нь нэг жоохон арлын хаалттай болохоор өөрсдийнхөө соёлоо өөр юм нэг юу ядгүй те. Оруулахыг жоохон муу оруулахтаа муу тий. Монгол шиг тийм уян хатан юу бол айгүй муу тий. Нэг л тогтсон зарчмаа баримтлал явдаг байгаа. Тийм. Тэгэхээр бас хэрвээ одоо юу гэх юм те одоо тэр японочдын нийтлэг нэг хідэн зан арын шин байгаа штэ тий. Хэрвээ тэднэртэй одоо бид нарын тэр хүний үндсэн арын шин тий тохирж ивэл бас илүү ямар нэг одоо асуудал гарах нь бага бахан тий Японд компанид ажилд ороод өөр дээрээ нэг хитрхи их юмыг хүн дээр тусгаж авахгүй одоо янз бүрээр ингээд хилүүллээч гэсэн те тэгэл за гэл нэг юм жоохон юмыг одоо нэг урсгаад одоо өнгөрөөгөөд сурчих юм уу те тэгтээ хэцүүлтэй яг ингээд ажил дээр нэг л сайн юмар хилүүлж мэлүүлэхэд бодогдоод дараа нь бодогдоод байдаг ер нь хэцүү тэгтээ тэрийг одоо бодлоо гэдэг угаасаа юм өөрчлөгдөхгүй тийм учраас урдах юмаа сайн хийгээл те урдах ажлаа сайн хийгээд хилээ өөрийнхөө сайжруулад тэгээд бусад хүмүүсийнхээ
би нэг блог дээр л юун дээр биччихсэн. Одоо ажилд одоо шинэ ажилд ч юм уу орохдоо одоо тэр ажил дотор нэг хүн болгон энэ хүн л өстэй хамгийн мундаг гэсэн хүн болгоо очиж тэрнээс юм асуудаг нэг хүн заавал байдаг тий. Тэгээ тэр хүнийг одоо хийж байгаа үйлдэлийн ч юм уу ажиллаа хийж байгаа яг нь дөөрэх тий. Тэр айгуу зөв арга санагддаг. Тэгэл урдах ажиллаа сайн хийгээд хилээ сайн сайжруулад тэгэх юм бол одоо бусад бүх юмыг одоо бусад юм болохоор биднээс өөрөөс шалтгааллахгүй шүү дээ. Тэгэнгүүтээ юмыг одоо яаж хүлээж авах вэ те хүн дээр хүлээж авахгүй угаасаа амьдрал гэдэг чинь чигээрээ л асуудал Японд ажилласан ч Монголд ажилласан ч хаана ажилласан ч асуудал үүснэ. Тийм болохоор асуудлыг яаж одоо нөгөө хүлээж авч яаж даван туулах уу гэдэг чинь л угаасаа амьдралын удаа жирэмсэн тийм. Тэгэхээр яг хөө ингээд бити тоо ингээд яг хөө хэлж байгаа нь бол амарч гэсэн яг цагаад болохоор хэцүү байдаг те мэдсэн байгаа ч гэсэн угаасаа тэгэл одоо харах өнцгөө өөрчлөхөөс л өөр аргагүй. Тийм тэгээд бас хүнээс бас жоохон үг бас сонсоод сурах бас хэрэгтэй юм шиг санагдсан те. Тийм одоо тэгээд баг одоо эхлээд бид нарт ингээд юм хэлж өгч ийн гэдэг чинь бас нэг юм сурах гал байгаа учраас одоо зөв талаас нь хараад тий би энийгээ засчих юм бол би гэдэг хүн чинь илүү сайжирчих юм байна гэсэн утгаар нь зөв талаас нь бас өөр дээрээ тусгаж тий дараа нь нөгөө хэлж өгөөч болчих юм бол бид нар өөрсдөө аимшигтай тий тэр айгу бас нэг бодлын бас айгу тийм бүлий тий одоо гадуурхаж байгаа дээрлэх одоо юу гэлээ тий одоо тэр үнэнийг басна одоо хүн гэж авч яахгүй ш тэ хэлцэхгүй ш тэ тиймэрхүү одоо юу гэх одоо юм одоо хэлж өгч одоо зааж зөвлөж байгаа нь бол чиний төлөө тэгхгүйгээр бүр ингээд тоогчгүй хэлэхгүй алдаа гаргасан ч бүр ингээд гонхтой тий алдаа гаргасан ч ингээд юм хэлэхгүй те ингээд за энэ дандаа л ингэчдэг юм чи ингээд хайчдаг те тэгээ орхигдчих юм бол эсэргээрээ бүр тэр нь бүр амар эсэргээрээ том асуудал бас болж ирнэ ерөөс авч хэлцэхгүй байх гэсэн үг болчихоор тий одоо тэнд байх орон зай байх утга учир байхгүй болчихж байгаа гэсэн үг болохоор тэгэхээр хэрвээ ингээд энэ тийм байна ийм байна гэж хэлүүлж байгаа бол чамаа ингээд сайжруулах гээд байгаа юм биш үү энийг чи ингээд засуулж тий ахуулах гээд байгаа юм биш үү гэдээ бас тэр утгаар нь ойлгож авах юм бол илүү аль талдаа тий амар байгаа. За одоо ээгээд юу н ямар нэгэн анх юу н яг ямар юу тулгарч ирсэн бэ ажил дээр асуудлууд гэвэл надад болохоор хамгийн анх тэр юу байсан Япон хэлний тэр нэг яг Япон компани дээр утас авах бүр аимшигтай байсан. Тийм үү би харин гайгүй байсан. Би бүр ингээд сандраад тэгэл тэр нэг юу амар хурдан хэлнэ штэ ингээл тэр компани тэр хэлцэн тэр байна гэл тэгэнгүүт ерөөсөө тэр юуг нь тагтааж авахгүй тэгэл заавал ингээд одоо ч гэсэн тэгдэлтэй заавал ингээд дахиж нэгтлж асуудаг байгаа. Миний хувьд болохоор би анхны Монгол ажилтан сургуультай. Тэгээд Монгол оюутанч байдгүй тийм үеэсэн болохоор яг юу хийх яахаа мэдэхгүй л айгүй хэцээсэн эхлээд яг ажил талдаа тэг хийх юм байна те. Айгүй тийм яг юунаас эхэлж юу хийх яахаа ерөөсөө мэдэхгүй тэгэл эхний хэдэн сар баг ингээл надад хийх юм болтохгүй амар хэцээсэн. Тийм тэгээ сүүлдээ тийм Монгол руу томилолтоор яваад хойднууд ирдэг бол ажилтай болоод ирсэн чинь гайгүй тийм байсан. Тэгэл наач амар сонсогч байна. Хэрвээ надад ингээд анх ажил ороход ингээд зааж өгөх хүн байхгүй байсан бол бүгдийг ингээд өөрөө ингээд олж ухаж юм бол амар санагдаж байна. Тэр чинь одоо бараг өөрийнхөө визийг ер нь визч байт юм аа. Өөрөө бас гадаад хүн тэгэл амьдрах гал ядцаахаа штэ. Тэгж хахад тэр давхар нэг хүний бас тий амьдралыг шийдэх тэр амар чухал визний асуудлыг юмыг одоо нөгөө Японы хэлний салбар надад өөрөө нэгдүгээрт шинэ хоёрдугаарт тэр сургууль одоо Монгол юу байгаагүй зах зээл нэгдэг байсан гэхээр тэгээ бүх юм шин тэгэл нөгөө ажлынхнаасаа юм асууя гэхээр Монгол яадаг юм бол мэдэхгүй шүү дээ. Яг зөв. Тэр айлсаар салаад бүр арай ондоо байдаг тий. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү ер нь гайгүй. Тэгээд одоо заавал одоо яг тэр нөх хүн хоорондын харилцаа тэр бас одоо ажил дээр бас жоохон байгаа. Тэгэл ажил юм чинь нөгөө хүмүүстэйгээ тохируулаад одоо ажиллахаас л одоо
Аргагүй тий. тий одоо тохируулаад байхаас л өөр аргагүй тэгэл янз бүрээр үзэн штэ зарим өглөө яа стейн ажиллаас гарах юмсан гэл бодон зарим өдөр за хөөрхий намайг ингээл ажиллуулаад ингээл ийм гоё нөхцөлтэй тэгэл янз бүр олон шүү тий. Тийм тий хэд төвн тий. Хэд хоёр нь тий. Харин тийм ээ. Тий. Ер нь яг тэр хүн хоорондын юу гэдгээл харьцаа гэдгээл айгүй тийм хэцүү бас юу шүү тий асуулт шүү тий. Тэгэл нэг юм асуудлыг даваа сурчих юм бол нэг шат өөрөө хөгжиж одоо нэг юмыг давж сурж байгаа гэсэн учраас тэгэл за би одоо ийм орчинд ингээ ажиллаа сурч байгаа юм чинь дараа нь нэг юунд очих юм бол энэ амархан санагдах байх гэсэн байдлаар. Яг зөв. Тий. Чиний хувьд ямар асуудал байна одоо ажил дээр? Анх ажилд ороод бол яг тийм хэлний бэрхшээл бол яг ажил тал дээр бол тийм юм гарч ирээгүй. Яагаад гэх юм бол аль хэзээ манайх чинь бас Монгол оюутан аваад бас нэг хэдэн жил болсон байсан. Тэгээд манай яг дээдлийн дарга бол амар сайн тийм хятад хүн байдаг байхгүй юу. Тэгээд айгүй сайн бүр бүх юмыг нь бараг л энэ копины яаж юм канад хасаглаа тийм зааж өгсөн. Тийм болохоор ерөөсөө ажил тал дээр бол харин эсрэгээрээ амар амархан санагдчихсан. Яа гэх юм бол би бас хэтэрхий амар хүнд юм төсөөлөд орцсон байсан. Тэгээд одоо яана Япон компанид Монголд ч ажил үзээгүй юм чинь. Тэгээд Япон компани ингээ өнөхөө ороод ингээ гайгүй байдаг байгаа гэд жоохон санаа зовчихсон. Тэгээд тэр нь гайгүй байсан. Тэгээд тийм түрүүний яг хэлжсэн тэр хүн хоорондын харилцаа тэр бол мэдээж гарч ирнэ. Компани чинь янз янзын шаарнчтай хүмүүс ажиллаж байгаа. Тэгэл тэднэртэй ерөнхийдөө яг л хүн хүнд нь жоохон тохируулс хийгээл гэх юм уу. Ерөнхийдөө нэг ихтэй тэгж тохируулдаг юм аа. Би ер нь тэгэл яг л нэг л хэвэн л байдаг. Өөрийнхөө л өөрийнхоороо жоохон. Тэгэл яг хийгсэн ажлыг нь яг хийн. Хийх ажлаа бол яг хийн. Яг одоо юу гэдэг нөгөө үнтэйгээ ямар нэгэн байдлаар тий одоо харилцаа холбоо тогтоогоод хамт ажил хийх шаардлага гарах юм бол тэрийгээ бас юу яана жинтан хийн. За тэгээд бас нэг монголчууд бидний жоохон миний хувьд яг алдаадсан зүйл нь юу гэхээр би ингээ хит ингээд юугээ ажлаа ингээ жоохон хувийнхаа тэр харилцаатай жоохон хольж утгаадсан. Ажлын хүмүүстэй харилцааг тэнгүүд ингээд одоо би ингээд ажлын хүмүүстэй ингээд амар тийм гоё гэр бүл шиг ч юм уу найз нөхөр чигөө тийм гоё халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гээл амар хичээгэлсэн л да эхний хэдэн жил. Тэгээд тэр ингээд нэг л болж өгдөг. Тэр зайгаа айгуу сайн барьдаг тий. Тэг би тийм зай байдгийг нь яг ойлгоогүй л явж исэн юм шиг одоо тэнгүүд ингээд би ингээд амар гоё ингээд тий гоё ингээд нэгэн л ингээд хамт ажиллаад тий ингээд өдрийн 8 цагийг ингээм хамт өнгөрүүлж байгаа юм чи айгүй гоё тийм юу баймар байдаг. Nice ингээд тий гоё дул одоо татны харилцаатай баймар байдаг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь болохоор ингээд нэг амар гоё татны харилцаатай байж ангуулаа нэг өдөр амар тийм хүүтэн болоод ингээд яг яагаад байгаа нь мэддэхгүй айгүй тийм ингээд ойлгомжгүй. Тэгээ тэрэндээ бас өөрөө нэг хэсэг амар их стрессжсэн аа. Одоо бол ерөөсөө яг тэр зайгаа бас өөрөө ч гэсэн яг айгуу сайн мэдээд барьдаг болсон гэх юм уу. Тэгэхээр би ч гэсэн өөрөө бас тэгж бас одоо юу гэдэг яагаад ахгүй ойртоод ахгүй. Тэгээ яг энэ зайгаа мэдэрчихлээ амар юу юм бэлээ. Амар юм бэлээ айл талдаа. Яг үнэ. Яг тий хитрхи дундаа ордгоо те Японд. Яг зөв. Би болохоор жоохон дундаа орохгүй л. Тэгэл би одоо жишээл ингээд ийм ингээд сэтгэл гаргаж хахад яагаад ингээд одоо надад ингэж хандж байгаа юм бол бас найдлага тавих шаардлагагүй амар болсон тий. Тийм гэхдээ нөө дундаа орохгүй гэхээр тийм нэг хүүтэн хөндөй биш ажил дээр болохоор тий ажил дээр болохоор ажлын холбогдолтой юмнуудыг бол тий айгуу тийм ай сарцаагаар яриад. За ерөнхийдөө бараг том л хоёр юм байна тий. Японы мэдлэгийн одоо тий хан нөгөөт нь болохоор одоо энэ соёлын алгаа гэсэн юм соёл болон хувь хүний одоо зан характер тий. Тэгэхээр Япон хэл болохоор угаасаа санааны эрхэнд цаг хугацааны юунд тэгээд бас чинь тэгээд ажиллаа сурах гэсэн нэг юм байна тий. Өөрийнхөө ажил хийх ёстой ажлыг сайн сураад тэгэх юм бол ажиллаа сураад тэгээд хүн хоорондын харилцаа л одоо байнга
одоо зөв. тулгарах асуудал. Мөнхийн асуудал шүү те. Ер нь Мөнхийн бүх асуудал. харилцаан дээр те. Тийм. Ажлын агуулга одоо Японы хэлний түвшин хоёр нэг одоо санаа зовох Тийм. байхгүй, санаа зовлооч угаасаа тэгэл яаж хийж байгаа болно. Ажилдаа ороод авсан л бол болно. Тийм. Тэнцээд орсон л бол. Тийм байна. Тэгээд өнөөдрийн ярианы сэдв та бүхэнд баг ч гэсэн хүрсэн болвол ямар нэгэн тий ямар нэгэн мессеж тийм ээ байсан бол их баяртай байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар 22 дахь удаагийн дугаар та бүхэнд хүрч байна. Япон дээрх ажлын байранд за тулгарч байгаа асуудалтай хэрхэн даван тулах вэ гэдэг сэдвийн дагуу ярилцлаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.